Уг нь бол яг дөрмээрээ нэг хөвшлтэн байхгүй юм байна. Намын дарга нь бүлгийн дарга улс төрийн зөвлөлтөөр зөвшөлдсөд улс төрийн зөвлөлөөс ямар нэг шийдвэр гарахгүй гэсэн шүү дээ. Тэгээ зөвшөлдсөд бүлэг рүү оруулж ирэх юм байгаа. Тэгээ намын даргын зүгээс одоо оруулж ирэн намын даргын оруулж ирсэн хүнийг л дэмжиж явах бодолтой байгаа. Ягаад тэгэхээр бид чинь нэг хүнийг дарга болгож тавьчаа бодлого тодорхойлох гэх тийм ээ. Тэгээ жоохон зэгцтэй замбраатай байх хэвээр. Ур чадварын үед ямар хүн байх вэ? Гишүүдийн бас байр суурь байна л да. Олон сонгогдсон гишүүд байх хэрэгтэй ч юм. Эсвэл заавал олон сонгогдсон байх албагүй, тойрогоос сонгогдсон байх хэрэгтэй гэдэг шүү. Янз янзын байр суурь байна. Таны хувь ерөөсөө зарчим шүү дээ. Энэ бол нэг хүн олон сонгогдсондоо ч байдгүй. Ер нь нэг сонгогдсондоо ч байдгүй, жигсаалтанд байдагтай ч байдгүй. Үзэл санаа нь хаана байдгүй. Арчилсан намын бүлгийн улсын хурал дахь бүлгийн дарга гэдэг хүн бол арчлалтаа нэгдүгээр тайртай байх хэрэгтэй. Энэ бол ямар ч одоо янз янзын эрх ашиг, жижиг том эрх ашиг байлаа гэд эцсийн дүндээ бүлгийн шийдвэр бүлэг дээрээ ажиллах ажиллагаа нь арчлалынхаа төлөө л байх хэрэгтэй. Тэгээ энийг зүрхэндээ хийж чадсан хүн нэгдүгээрт байх хэрэгтэй болохоос биш олон сонгогдлоо, тойргоос байна уу, жигсаалт байна уу, энэ бол тийм том шаардлага биш. Мэдээж ирэх бүлгийнхаа дарга гэдэг нь бүлгийнхаа гишүүд төлөөлөгдөх боломжтой гэдэг юм уу, ийм хүн бол байх хэрэгтэй. Энэ утгаараа яг хүмүүс бол олон сонгогдсон жингийн тухай ярьж байгаа шүү. Гэхдээ миний бодлоор бол хамгийн чухал нь арчлалын үзэл санаагаа хамгаалдаг л байх хэрэгтэй. Улсын хурал дахь арчилсан намын бүлэг гэдэг бол улсын хурал дээр арчилсан намыг хамгаалдаг бүлгийн тэргүүлэгч гэсэн үг байхгүй. Бүлгийнхэн тэргүүлэгч өөрөөр хэлбэл лид хийдэг. Арчлалынхаа талд бүлгээ лид хийгээд авч явах хэрэгтэй ийм үүрэгтэй хүн байхгүй. Тэгэхээр арчлалтаа хайртай л хүн, арчлалынхаа үзэл санаанд хайртай ийм л хүн байх хэрэгтэй. Одоо нэр нэрж байгаа хоёр хүн байж чадахгүй арчлалтаа хэр хайртай юм бэ? За Тэмүүжин гишүүний тухайд бол одоо бүгд л монголчууд одоо бүгд л мэдж байгаа хэлхүүтэй тий. Энэ хүн бол үеийн үед энэ одоо миний л мэдж байгаагаар 2008 оноос хойш арчлалын төлөө, хүний эрх хэрэгчлээний төлөө үйл засагладаг байхын төлөө л дуугарч байсан. Тийм ажлыг хийж байсан. Тий одоо хөлзөө сайдаар томилогдвол ерөнхийн хүний бас зориглдгүй барьж авч хийдгүү л ажлуудыг хийжсэн шүү дээ. Тэгээ өнөөдрийг хүртэл одоо энэ арчлалын төлөө бат зогсож байсан. Олон л одоо гадны болон дотоодын өчнөө л одоо хүчний эсрэг үйл явдлууд болж исэн юм. Би одоо сэтгүүлчээр ажиллаж исэн хүний үед маш сайн мэдж санаж байна. Тэгэхээр бол Тэмүүжин гишүүн бол одоо бол яг энэ шаардлагад миний л одоо тавьж байгаа энэ шаардлагад бол бүрэн нийцэж байгаа л юм харагдаж байна.